За сайн байцгаана уу манайхаа. За бид та бүхэнд Ажиотологи подкастынхаа шинэ дугаараар уулзахад бэлэн болсон байна. За өнөөдөр бид нэн сонирхолтой бас захиргааны эрхийг ярихаар сонгоо авсан. За энэхүү хэрэг маань бол захиргааны хэмжээний акттай холбоотой төдийлөн захиргааны акттай харьцуулахад бол тийм түгээмэл гараад байдаггүй маргааны төрөд. Гэхдээ хэмжээний акт бол бас эрх зүйн үр дагавар маш өндөртэй. За бас захиргааны маргаан үүсгэхэд нэлээдгүй тийм ур чадвар шаардсан ийм захиргааны үйл ажиллагааны хэлбэр гэж үздэг. За тэгээ өнөөдрийн дугаарыг марлаа манд бэлтгэсэн байгаа. За ингээд маргаанд орцгоё. За бүхэнд нь тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргэе. Сая Ойка хэлсэнчлэн өнөөдөр захиргааны хэм хэмжээ акттай холбоотой нэгэн захиргааны нэрийг ол ярьж өгөхөөр бэлтгэсэн. Тэгэхээр яг нөгөө нэг бид нэр захиргааны акттай холбогдуулж угсаа нэхэмжлэл гардыг бол мэдэж тэгтээ хамгийн их түгээмэл гардаг хэлбэр болохоор за үүнээс гадна нөгөө захиргааны хэм хэмжээний акт буюу журамтай бол бас маргаж болдог байж байгаа. За тэгэхээр журамтай яаж маргадаг бэ гэдэг юм болвол тэр тухайн журмыг хүчин төгөлдөр байсан болохыг тогтоолох. За эсвэл холбогдох залтыг хүчингү болгох ч юм уу тий. За хэрвээ та нар санаж байгаа бол бид нэр өмнөх 30 хэд дэх дугаар илүүдэд нөгөө тэтгэврт гарсан төрийн албаа хаагч нэг удаагийн буцалтгүй тусламж биш ээ. Нэг удаагийн олгоор олгохтой холбоотой бас нэг хэм хэмжээний актыг хүчингү олгуулахаар л маргадаг. За тэгэхээр захиргааны хэм хэмжээний акт буюу журам дээр гэсэн тухайн иргэн хууль этгээдийн эрх хуульчны ашиг сонирхлын зөрчиж байгаа тохиолдолд энэ холбогдох хууль засны дагуу юунууд энэ хэмжлүүдийг бол ингэж гаргаа явах боломжтой гэсэн үг бол байх нэ. За тэгэхээр өнөөдрийн кейс бол сая хэлсэнчлэн хэм хэмжээний акттай холбоотой. За тэгээд тэр дундаа захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр босголыг тогтоолгохтой холбоотой ийм кейс бол байгаа. За нэхэмжлэгчийн хувьд бол иргэн Б гэдэг хүн байгаа. За хариуцагчийн хувьд бол улсын онцгой комисс гэдэг ийм захиргааны байгууллага байгаа даа. За хэмжлэлийн шаардлагын хувьд юу вэ гэдэг юм бол за шаардлага хэлэхээр та нар яг юутай холбоотой маргаан бэ гэдэг бол ойлгох бах. Хэмжлэгч бол хоёр чирхэг хэмжлэлийн шаардлага тодорхойлсон. За эхнийх нь бол улсын онцгой комиссийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны 14-р хурлын за голом түхээр гадаад улс орнуудад захиалгах нийслэгээр ирсэн ирээдүйг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног сунгасан. За мөн тус комисси 2020 оны 4-р сарын 9-ний өдрийн 15 дугаар хурлын гадаад улс орнуудаас ирсэн ирээдүйг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийт нь 21 хоног болгож сунгасан захиргааны хэм хэмжээний актыг тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох. За 2 дахь хэмжлэлийн шаардлагын хувьд улсын онцгой комисс хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан сая 70 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөхийг даалгах гэдэг ийм хоёр нэхэмжлэлийн шаардлага бол гаргасан. За нэхэмжлэлийн шаардлагаас нь харах юм бол энэ нөгөө ковидын үед иргэдийг тусгаарлалт өгсөн шүү дээ. Гадаадаас ирсэн иргэдийг эхлээд 14 оны тусгаарлалтнаа 21 хоног болгоод тэгээ сүүлрүүгээ тэр хоногоо бууруулад 14-д 7 гэх мэтчлээ ингээд маш олон төрлийн үе шаттай хоногуудаар ингэж тусгаарлаж ирсэн тийм үү. За эдгээрийн хамгийн ер нь ихэнд явж исэн хэсэг болохыг 2020 оны 3 дугаар сарын 4-р сарын хооронд за ер нь бол 2020 он дуустал яг энэ 21 хоногоор тусгаарласан юм шиг бол байгаа. За тэгээд энэ ихэн үед яасан бэ гэхээр энэ хэмжлэгч энэ улсын онцгой комиссийн ий шийдвэрийн дагуу тусгаарлагдсан. За тэгэхээр энэ тусгаарлагдсантай холбоотой яаж байгаа гэхээр энэ ч нөгөө нэг зөвхөн иргэн бэд үйлчлээд дуусахгүй гадаадаас ирсэн бүх иргэнд байнга дахин давтагдах шинжтэй тий ийм байсан болохоор хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр босголыг тогтоолох гэдэг ийм хэмжлэлийн шаардлага бол гаргаад за тэгээд хэмжлэгт энэ хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бос гэж өөрөө үзэж байгаа учраас үүнийг дагаж мөрдүүлсэн улмаас өөрт нь нөхрөл учирсан түүнийг гаргуулъя гэдэг бол ийм хэмжлэлийн шаардлага гаргасан юм байна лээ. За тэгэхээр энэ нөгөө хэм хэмжээний акттай холбоотой учраас захиргааны нэрийн давзаалтчдын шүүх бол агашны журмаар зусын дэжих бол давзаалгачны шурмаар шийдвэрлсэн ийм хоёр шүүхийн шийдвэртэй ийм хэрэг гэсэн үг. За захиргааны нэрийн давзаалгачны шүүх бол 2021 оны 11-р сарын 22-ны өдөр шийдвэрлээд зарим нь усын дэжих бол 2022 оны 10-р сарын 11-ний өдөр шийдвэрлсэн буюу ерөөхдөө нэг юм жил явсан процесстэй ийм хэрэг байгаа юм лээ. Гэхдээ өмнөх нь ухаад ушаа буюу эртсэн шийдвэрлэх ажиллагаа зэрэг харах юм бол бараг 2 жилийн хугацаанд бүтүүргэлжилсэн ийм захиргааны нэрэг байгаа мөлий. За тэгэхээр үйл баримт руугаа ороод тэгээ шүүхэн шийдвэрээ ярий. Тэгээ үйл баримт бас ярьж байгаа хавцад нэлээ ойлгомжтой болж ирэх байх гэж би бодож байна. Гэтэ яг энэ кейс бас нэлээ нөгөө нэг
олон нийтэд нээлттэй гэх юм уу те одоо энэ нэхэмжил гаргасан этгээд болон одоо түүнтэй холбоотойгоор одоо ийм одоо юу гэмээр олон нийтэд аян тийм чашаа. Тийм, ер нь өрнөс учраас нийтэд бол нэлээд тийм төгсөн одоо хэрэг гэх юм уу? Нийтэд сайн мэдээлэгдсэн хэрэг гэж би бол бодож байгаа. Тийм болохоор магадгүй манай зарим сонсогч нар маань аль хэдийн нь сонссон, аль хэдийн мэдсэн, за тэгээ сонирхолтой санагдаад шүүгэн шийдвэр нь бол аль хэдийн уншсан ч байж бол магадгүй гэж бол би бодож байна. За тийм болохоор за тийм миний хувьд бас нэлээд сайн мэддэг ийм хэрэгүүд тэнийг болохоор ер нь яриул сонирхолтой болов гэж бол бодсоо. За тэгэхээр үйл баримт руугаа бол оръё. За хэмжлэгч бол 2020 оны 7 дугаар сард Орос улбаны улсаас эх орондоо ирэх үед Монгол Засгийн газрын тогтоолоор Орос улбаны улсаас зорчин ирэх одоо Монгол иргэдийг зөвхөн алтан булаг бомтоор усан хилээр нэвтрүүлэх одоо юм шийдвэр бол гарсан байсан юм лээ. За тэгээд зорчигч хөдөлгөөнийг бол 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ингээд зогсоочихсон. Тэр одоо бид нар бас санаж байгаа шүү дээ тий ковид үед бол нөгөө иргэд зөвхөн тусгай нислэгээр ч юм уу тий иржсэн болохоос биш одоо нөгөө шууд өмнөшгөөс дурын нислэгийг захиалаад одоо эх орон дээр ирэх боломжгүй аюул юм хүнд нөхцөл байдалтай байсан. За үүний нэг жишээ нөгөө Орос улбаны улс одоо жишээлбэл бүгдээр нь хятадаар тусаач чинь агаараа илэрхгүй одоо газрын хилээр гэх юм уу тий машинаар шууд орох боломжтой юм хоёр л одоо байгаа штэ манайд. За тэнгууд Орос улбаны улсаас одоо тэр нөгөө машинаар орж ирэх боломжтой алтан булаг бомтойгоос ингээ хаачихсан байсан байгаа байхгүй юу? За тэгээд хэмжлэгч их орондоо ирэх хүсэлтийг 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр улаан удаа ерөнхий консулын газарт за 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орос улбаны улс дахь Монгол Улс элчин сайдын яамд бол бичгээр захимаар болон уцаар ингэж хандаж ирсэн. За гэвч одоо юу гэдэг чинь тухайн нөхцөл байдлаас болоод ингээд одоо яг хэмжлэгчэнд ганцаараа ч бас байгаагүй л те Монгол улсын мэдээж тодорхой тооны ингээд иргэд бол байгаад байгаа тий тэд нар бол ингээд бөөндө хандаал явуулсан юм билээ гэтэл ерөөдөө нөхцөл байдал тодорхойгүй байсан улмаас одоо консулын газар элчин сайдын яамд бол одоо хэмжлэгч болон тохойд байсан тэр иргэдэд бол ингээд хангалттай хэмжээний одоо мэдээлэл өгдөггүй тодорхой хариу өгдөггүй ч юм уу тий хизээ одоо тусгай үүргийн нислэгийг явах гээд байгаа эсвэл хизээ их оронд ирэх боломжтой гэдэг тэр мэдээлэл маш хомос байсан юм шиг байна. За тэгээд нэг анх хүсэлт гаргаснаас 27 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монголс алтан булаг хөлийн бомтоор бол ингээд газраар эх орон дээр боломжтой болоод за тийг орж ирсэн юм билээ. За тэгээд Усан онцгой комиссоос Монгол Улсын хилээр нэвтрүүлэх шаардлага тавьсны дагуу хэмжлэгч бол Москва хот дахь лабораторид PCR шинжилгээ төлбөртөө өгч сөрөг гэсэн шинжилгээний хариу аваад за тэгээд 21 оны тусгаарлах байрны сая 70,000 төгрөгийг Усан онцгой комиссийн ерөнхий онцгой байдлын ерөнхий газрын дасанд бол шилжүүлээд за тэгжээж энэ хүн болов нэг хорондоо орж ирэх эрхтэй болж байгаа гэсэн үг. PCR шинжилгээний сөрөг гэдэг одоо хариутай. За мөн энэ нөгөө 21 оны тусгаарлах байрных нь сая 70,000 төгрөгийг төлсөн ийм нөхцөл байдалтай байж ч их орон дээр хэрэгтэй боллоо. Одоо ер нь бол усын хилээр нэвтрүүлсэн юм байна лээ. Заавчлаар энэ хоолой маань жоохон өвдсөн нөхцөл байдалтай байгаа. Тэгээ дугаараа таслахгүй тулд ер нь л бичиж байгаа. За тэнгүүд эх орондоо ирээд Усан онцгой комиссийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 болон 2020 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн 15 дугаар хурлын тэмдэглэлүүдээр тогтоосон тусгаарлах байранд 21 хоног. За ингэж тусгаарлах байрнаас гарсны дараа гэртээ 14 хоногийн тусгаарлах одоо ингэж шийдвэр заасны дагуу тусгаарлагдсан. За тодруулах юм бол нөгөө алтан булаг бомтоор буюу одоо хойноос орж ирж байгаа учраас Орхон аймаг буюу Эрдэнэтэд тусгаарлагдсан юм билээ. Одоо Улаанбаатар руу шууд ирэхгүйгээр за тэгээд тэндээсээ Улаанбаатар дахь гэртээ ирээд дахиад 14 хоног буюу бол нийт 35 хоногийн хугацаанд тусгаарлагдаж бол ингэ зорчих хэрэг хязгаарлалсан гэж бичсэн байгаа. За тэнгуүтээ тухайн үед бол гадаад тусаас ирж буй иргэн бүр их орондоо ирэхэд бол зөвхөн Усан онцгой комиссд бол хүсэлт гаргана. За тэгээд тусгаарлах арга хэмжээг хүлээн одоо зөвшөөрөх одоо угаасаа ингэж тулгалттай гэхин цаашаа тий хүлийн зөвшөөрөөд PCR шинжилгээг өгөөд тэр мөнгөний төлжээж л их орондоо ирэх хэрэгтэй болж байгаа гэсэн үг болж байгаа. За тэгээ үүний улмаас бол 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс одыг энэ хоёр ширхэг хурлын тэмдэглэлээр тогтоосон тусгаарлах байрны 21 хоногийн хугацаа гэдэг энэ бол ингээ 2020 онд дуустал үргэлжилсэн буюу 2020 оны 12 дугаар сарын 9-ийн өдрийн хооронд бол нийт 24,025 хүн бол одоо нэр бүхий 40 зочид буудал тусгаарлан ажиглах тийм арга хэмжээнд одоо хамрагдсан одоо ийм нөхцөл байдалтай байдаг юм байна л да. За тэр энэ 24,000 хүний нэг нь бол нэхэмжлэгчээ гэсэн үг байна. За тэгээд нэхэмжлэгч талыг юу гэж маргадаг вэ гэдэг юм бол одоо хид хид үндслийг бол хэлдэг. Яг хоо энэ маргааны бас нэг онцлог нь юу вэ гэдэг юм бол би бол нөгөө нэг одоо тусгаарлах журам энтер гэл яг тэр үедээ байсан л
байгаа юм л да. Гэхдээ тэр нь ингээд амар сүүлд гарсан. Энэ нөгөө шийдвэрээ хизээ гараа шууд хэрэгжээд эхэлчихэж байгаа вэ гэх юм бол онцгой комисс хурал хийгээд шууд тухайн үеийн хурлаараа шийдэл тэр нь тэр өдрөөсөө шууд тэр үеэсээ хэрэгжээд эхэлчихэж байгаа байхгүй юу. Жишээлбэл 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14-р хурлаараа одоо иргэдэг гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана гэдэг шийдвэр гараад тэр нь шууд тэр өдрөөсөө хэрэгжээд явцсан гэсэн үг. За тэнгүүтээ 2020 оны 4-р сарын 9-ний өдөр бас 15 дугаар хурлаараа шууд тэр үедээ ингээд хурал хийгээл хурлын тэмдэглэлт бол эдгээр нь ингээд тусгагдаад яваад байгаа учраас хэмжлэгч эдгээр хурлын тэмдэглэлийг одоо захиргааны хэмжээ хэмжээний акт гэж үзээд за тэгээд 40 төгөлдөр буцаалыг тогтоолох гэдэг одоо ийм шаардлага гаргаад байгаа бас айгу сонирхолтой юм байна лээ. За дөнгөд хэмжлэгч одоо хэд хэд үндэслэлийг хэлдэг. За тэгэхээр би үндэслүүдийг нь бол товч дурдъя. За нэгдүгээр хүүхдүүгээ гэх юм бол Усгаан цог комиссоос иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сугасан одоо энэ шийдвэрээ гаргахдаа захиргааны ерөнхий хуулийн 4-р төлийн 4-ийн 1-ийн 4-2-ийн 1 заасан хуульд үндэслэх. За 4-2-ийн 5 засан зорилготой нийцсэн бодит байдал тохирсон шийдвэр нь үндэслэх бүхий байх зарчмуудыг бол үйл ажиллагаанд баримтлаагүй буюу эднийг бол хангаагүй гэж үздэг. За тодруулах юм бол юу гэдэг вэ юм бол сая хэлсэнчлэн нөгөө хурал хийж явахдаа шууд ингээд шийдвэрлэе явцдаг. Тэгээд ямар нэгэн албартсан одоо шийдвэр журам ингээд ард нь гараагүй учраас яг ямар хуулийн зүйл залтыг үндэслэж иргэдийг тусгаарлах шийдвэр гаргаад байгаа вэ гэдг нь ойлгомжгүй буюу ингээд хуульд бол үндэслээгүй гэдэг нэг тайлбар гэдэг. Хоёрт нь дараа нь одоо энэ нөхцөл байдлыг харах юм бол энэ чинь нөгөө 2020 онд тусгаарлагдсан иргэн 2021 оны одоо бүр сүүлд 10 сард одоо нэг хэмжиглэл энэ төр гаргаад ингэж яваад байгаа штэ. Ковид үеийн тусгаарлах журмууд бол аль хэдийн дууссан, нөхцөл байдлаар харьцангуй намжчихсан одоо тусгаарлалт энэ төр бол байхад болчихсон цаг үед нэхмэл гаргаж байгаа. Тэгээ үндсэлтэй бол одоо тухайн үед 21 хоног бол байлгаад тусгаарлажсэн тий. Гэтэл одоо дэлхийн хэмжээнд одоо 2020 2021 онд дуустал ковидын одоо нөхцөл байдал одоо тэрний халдварлалт байдал одоо дэлхийд даяар Монгол гэлтгүй дэлхийд даяар одоо түүнийг тусч байгаа иргэдийн тоо бол тэгж бол буураагүй тий 2020 2021 онд хамгийн өндөр байсан шүү дээ. Гэтэл 2021 оны одоо 3 4 сараас иргэдийн зүгээр 7 хоногор ч юм уу тусгаарлах болоод эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр эндээс юу гэхээр анх 21 хоног гэж тусгаарлаж байсан тэр одоо шууд 21 хоног гэж заасан дараа нь гэртээ 14 гээд нийтдээ 35 хоног буюу ингээд сар гаруй хугацаанд тусгаарлаж байгаа шийдвэр чинь тухайн үеийнхаа нөгөө бодит нөхцөл байдал тохироогүй юм шүү. Хангалттай судалгаа шинжилгээ хийгээгүйсэн юм шүү гэдэг бол нэг үндслийг ингэж бол хэлдэг. За дараагийн 2 дахь үндсэл нь юу вэ гэх юм бол за захиргааны байгууллагаас батсан одоо энэ хэмжээ хэмжээний актууд нь бол захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60-ийн 1-ийн 1-т буюу нөгөө хэмжээ хэмжээний актад тавигдах шаардлагуудад бол нийцсэн байх ёстой тий. За гэтэл одоо энэ 60-ийн 1-т заасан хэд хэдэн шаардлагуудыг бол хангаагүй гэж үздэг. Тухайлбал нь бол Монгол үндсүүл болон за тэгээд энэ захиргааны ерөнхий хууль бусад хуульд бол нийцээгүй. За тэгээд тусгаарлах эрх олгосон одоо тусгаалan эрх олгосон тухай хуулийн агуулга зорилгод бол нийцсэн байх хэрэгтэй. Энийг бол хангаагүй. За тэгээд тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн залтыг заасан байх хэрэгтэй. Энийг бол мөн хангаагүй. За тэгээд тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингү босон тооцож байгаа. Эсвэл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай залтыг туссан байх хэрэгтэй гэсэн бол бас мөн одоо энэ шаардлага бол хангаагүй. Юу гэх юм бол энэ захиргааны ерөнхий хууль заасан захиргааны хэм хэмжээний актыг гаргахад баримтлах ёстой энэ ерөнхий шаардлагуудыг бол хангаагүй байна гэж бол гаргасан. За гуравт нь захиргааны энэ хэм хэмжээний актыг гаргахдаа бол нөгөө эдийн засаг нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл үр дагаврыг бол тооцсон байх ёстой. Гэтэл энэ талаар бол огт тооцоолоогүй тий. Энэ нөгөө хэдэн мянган иргэн яг хамаарч байгаа. Тэр хүмүүс одоо ямар арга хэмжээ авсан улмаас одоо хідэн төгрөгөөр цаашаа гаргахын, хохирохын ч юм уу тий. Одоо иймэрхүү байлаг бол ерөөсөө тооцоолоогүй. За тэгээд хамгийн сүүлд нь захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйл заасан захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох. За тэгээд 70 дугаар зүйл заасан тусгай зохицуултыг бол дагаж мөрдөөгүй буюу энэ хэм хэмжээний актыг бүртгүүлээгүй. За тэнгууд нөгөө хэм хэмжээний актыг бүртгүүлээгүй үр дагавар чинь юу вэ гэдэг юм бол энэ хэм хэмжээний акт чинь хүчин төгөлдөр болоогүй улмаар одоо иргэд энийг дагаж мөрдөх хэрэгцээ үр дагавар үүсэхгүй гэж бол одоо хэмжлэгч бол маргаж байгаа гэдэг ийм хэд хэд үндэслэг бол хэлдэгэ. За тэнгууд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бол явт юм байлээ. За урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаараа хэмжлэгч бол шүүхэд хандхаас өмнө гэсэн үг шүү дээ. Шүүхэд хандхаас өмнө хүний эрх үндэсний комиссд бол гомдол гаргасан байдаг юм байлээ. За тодорхойлбол нөгөө ковид үеийн хууль гэдээ байсан шүү дээ. Айгүй урт нартай хууль юу лээ? Ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэгт түүнээс урьдчилан сэргийлэх тэмцэх
түүнээс сэргийлэх арга хэмжээ Нийгмийн эдийн авахгүй засгийн хууль дөрвөн лөө. зүйлийг даван туулах ч үлээ. За тийм айгүй тийм урт нэртэй за ковид үйл гээ штэ за манайха. За тэр хууль дээр юу гэхээр одоо энэ ковид үед захиргааны боловс гаргаж байгаа арга хэмжээ үйл ажиллагаа одоо шийдвэртэй холбоотой одоо ямар нэгэн маргаан эсвэл эргэн хуулийн тэтгэх эрх ашиг сонирхол хөндөгдсөн бол хүний эрх үндэсний комисд гомдол гаргаж болохоор бол заасан. За тэгээ үүнийг үндэслээд хэмжлэгч бол хүний эрх үндэсний комисд бол гомдол гаргаад за тэгээд ерөөхдөө хүний эрх үндэсний комиссийн гишүүний шаардлага бол гарсан юм байна лээ. За тэгээд үүний дараа бол шадар сайд улсын онцгой комиссийн дарга амар сайхан бас мөн хариу өгсөн одоо ийм үйл баримтууд бол болсон юм байна лээ. За тэгэхээр хүний эрх үндэсний комиссд гомдол гаргасны дагуу хүний эрх үндэсний комиссийн гишүүний шаардлага гарсан гэсэндээ за тэгээд энэ хүү шаардлага бол ер нь ямар агуулгатай гарсан бэ гэдэг юм бол за одоо энэ нөгөө хэмжлэгчийн одоо энэ тохиолдолд ингээ гомдол гаргах болоод байгаа шүү дээ тий. Энэхүү гомдолд орсон одоо шийдвэр нь бол Монгол Улсын үндс хуулийн 19-р зүйлийн 2 дахь хэсгийн 10, за 16-р зүйлийн 13 дахь хэсэг, за тэгээд захиргааны ерөнхийлөгийн 4-р зүйлийн 4-2 заасан. За мөн нөгөө коронавируст халтур сар тахлаас өршлөн сэргийлэх тэмцэх энэ одоо бүтэн хуулийн нэр гарч ирсэн тэмцэх нийгмийн эдийн засагт үзүүлэх түргэн нөлөөлөг бууруулах тухай хуулийн 11-р зүйл заасан одоо нөгөө цар тахлын өршлөн сэргийлэх тэмцэх талаар эрх бүхий байгууллага албан шандаас гаргах шийдвэрийн арга хэмжээ нь одоо дараах шаардлагыг хангасан байна гэдээ одоо хэд хэдэн бас шаардлагыг мөн тавьсан байсан. Зөв үүнээс одоо хуульд үндэслэл журмын дагуу гаргасан байх гэдэг энэ тус заалтуудыг тус зөрчсөн байна гэдэг одоо ийм шаардлагатай бол дурдаад тэгээд ер нь нөгөө нэг шаардлагын дараа ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг тийм зүйлийг бол гаргасан юм байлээ. За тэгээ ерөнхийдөө хүний эрх үндэсний комиссийн гишүүн юу гэж үзсэн бэ гэх юм бол энэ шийдвэр бол одоо энэ үндсүүл болон бусад хууль тогтоомжид нийцээгүй хүний эрхийг зөрчиж байна гэдэг бол ийм шийдвэрийг гаргачихсан байгаа байхгүй юу. За тэгээд ийм шийдвэр гаргасныхаа дараа одоо энэ нөгөө хариуцагч бол улсын онцгой комисс байгаа тий. Тэгэхээр улсын онцгой комиссийн дарга шадар сайд одоо тухайн үед бол амар сайхан гэдэг хүн бол байсан юм байна. Дараах хоёр арга хэмжээ авахыг бол даалгаж шийдвэрлсэн юм байна. За нэгдүгээр коронавирус талбартай тэмцэх үйл ажиллагааг зохицуулж буй за нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан журам дүрм зааврыг нэн дээрөө захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгүүлж хуулийн дагуу хэрэгжилтэйг хангах гэдэг. За нэгдүгээр шаардлага. Хоёрдугаар 40 төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн одоо бэд учирсан хохирлыг бол төхөн төлөх гэдэг ийм хоёр шаардлага бол хүргүүлсэн байдаг юм байна. За гисэн боловч юу гэх юм бол одоо энэ шаардлага хүргүүлээд байгаа албан хаагч болох одоо шадар сайд бөгөөд улсын онцгой комиссийн дарга бол энэ шаардлага бол биелүүлээгүй ийм нөхцөл байдалтай байсан учраас дараа нь захиргааны иргэн шүүхэд бол хандсан байх нэ. За тэгэд өмнөх хэсэгчлэн энийг бол давтаалдах шатны шүүх анх шатны журмаар шийдвэрлэсэн. За ингэж анх шатны журмаар шийдвэрлэхдээ хэмжлэлийн шаардлага бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдгийн байна. За ингэхдээ бол хэд хэд үндэслэлийг дурдсан, ямар үндэслэлийг дурдсан бэ гэх юм бол за хэм хэмжээний актын тухайд бол захиргааны ерөнхийлөгийн 67 дугаар зүйл заасан шаардлагыг бүрэн хангаснаар хүчин төгөлдөр болгоход учиртайж энэ тохиолдолд бол тусгаал авч үзэх нь бол зүйтэй. Одоо юу гэх юм бол одоо өмнө нь гарч байгаагүй одоо энэхүү өвчнөөс өршлөн сэргийлэх туршлага манай төдийгүй одоо бусад улс орнуудад ч байхгүй за вакцин хийгдээгүй мөн тухайн цаг үед улсын онцгой комиссаас зохих арга хэмжээ түүний дотор одоо одоогийн маргаангүй актуудыг гаргаж голомт бүхий гадаад улс орноос ирсэн одоо өөрийн орны иргэдэг 21 хоног тусгаарлах байранд ажигласны хүчинд үүрч болох хэрэгслээс өршлөн сэргийлж чадсан нь бол нийтэд илэрхий баримт гэж үзсэн. За тэгэхээр юу энэ бол ингээ онцгой нөхцөл байдлаа гэж бол давтаалцсан шүүх тайлбарлаад байгаа. За түнгүүтээ тухайн цаг үед хим хэмжээний акт тавигдах шаардлагыг хангуулахаас илүүтэй энэ одоо халдварыг дотооддоо алдахгүй байх нэн тэр үүний зорилттой хариуцагчуд бол байсан. Энэ бол яг бас надад чухал сонин үндэслэл санагдаад байгаа юм л та. Нөгөө одоо хуульд үндэслэх захиргааны хим хэмжээний одоо акт гэлтгүү захиргааны акт захиргааны аливаа шийдвэр үйл ажиллагаа бол захиргааны ерөнхий үйл нийцсэн байх ёстой шүү дээ тий. Тэгэхээр тэр зарчмыг жоох үүсгэсэн юм шиг нэг тайлбараад энд бол ингээд хийц юм шиг бол надад санагдаад байгаа. Юу гэдэг хэрэг хим хэмжээний акт тавигдах шаардлагыг хангахаас илүүтэй гэдэг байгаа байхгүй тий. Нэг чухал биш юм шиг. За энэ яг. За тэгэхээр дараагийн үндэслэл бол өгөөс гэдэг юм шүү. Тэгээ. За тэнгуүтээ дараагийн үндэслэл бол
Хэлбэрийн хувьд захиргааны химийн хэмжээний актыг нэгдсэн мөртгөл бүртгүүлээгүй. За тэгээд захиргааны химийн хэмжээний актыг эмхтэл нийтлэгдээгүй гэдэг нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэж болохч үүссэн нөхцөл байдал түүний цар хүрээ үр дагавар за эрхтэн зохицуултын тутмаг байдал нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл за хүн амын эрүүл мэнд амь насанд учирч болох байсан бодит аюул үр нөлөө зэргээс харгалзан үзэхэд маргаан бүхий химийн хэмжээний актуудыг хүчин төгөлдөр бусад тодорхойлох боломжгүй гэдэг дүгнэлт хийсэн байгаа. Тэг яг энэ бас надаа айгуу тийм хоёр талтай дүгнэлт юм шиг санагдсан л та. Яг бид нэр тэр үед нөгөө нөхцөл байдлыг бол ойлгож байгаа шүү дээ тий. Угаасаа ингээд онцгой нөхцөл байдал байсан уу гэвэл окей тий. За тэнгуүтээ ковидыг угаасаа ингээд анх гарч байгаа дэлхийд нийтийг хамарсан юм халдвар байсан уу гэвэл байсан окей гэдгийг нь ойлгоод байгаа. Гэтэ нэхэмжлэгч юу гэж хэлээд байгаа юм бол энэ тусгаарлах арга хэмжээг одоо бүр авах ёсгүй байсан гэж бол өөрөөсөө маргаагүй. Зүгээр энэ 21 хоног дараа нь 14 буюу 35 хоног гэж одоо хит мэд магадгүй нөгөө цуцлгаа шинжилгээ хийгээгүй үр дүнгийн тооцоолоогүй улмаас иргэдийг одоо илүү нөгөө хамгийн багаар хязгаарлахтай зарчмыг зөрчөөд те зүгээр эрхийг нь жоохон үндэслэхгүй илүү их хязгаарласан ч юм уу те үүний улмаас иргэд тохирсон ч юм уу ийм нөхцөл байдал байгаа гэж бас маргаад байгаа. За тэнгуут завдаалгчны шүүх бол нэг иймэрхүү дүгнэлт хийгээд за тэгээд өөр нэг дүгнэлт нь юу гэхээр бодит нөхцөл байдал үр дагаврыг таамаглахын аргагүй байсан тухайн цаг үед бол аль болох эрсдэл багтай иргэдийн эрүүл мэнд амь насыг авран хамгаалахын төлөө ажиллаж байсан хариуцагчийг хүний эрхийг хууль бусаар хязгаарласан хүчин төгөлдөр бус хэмжээний хэмжээний актыг хүчээр тааж мөрдүүлсэн гэж буруутгах үндэслэл шүүх тогтоогдсонгүй гэдэг ийм дүгнэлтээ хийсэн. Яг энэ дүгнэлтийг унсан ч юм бас надаа ингээд шүүх айгүй захиргааны байгууллага хит өмөрсөн юм шиг жоохон мэдрэмж төрсөн. Жишээ тийм бас нэг иргэдийн эрүүл мэнд амь насыг амран хамгаалахын төлөө ажиллаж байсан хариуцагчийг гэх мэтлэн айгүй тийм өөр тажид Хувийн байдалтай холбогдуулж ярьж байгаа юм шиг тийм. уншиж байгаагүй айгүй ийм одоо хит хамгаалсан ч юм шиг сонирхолтой дүгнэлт бол хийсэн байсан. Миний хувьд за түнгүүтээ за хамгийн сүүлийнх нь бас нэг дурдсан байсан сонирхолтой нь би яг нэг онцлог дүгнэлтүүдийг өрөнд хүүцэн шүү. За тэгээд зөвхөн хим хэмжээний акт хүчин төгөлдөр байх одоо хууль заасан шаардлагыг хангаагүй гэдэг нь хэмжлэгийг хангах үндслэл бол болохгүй байна гэж үзсэн. Тэгэхээр энэ үндслэлээс надад жоохон сонь санагтаа. Хим хэмжээний актыг хүчин төгөлдөр байх тэр хууль заасан шаардлагыг хангаагүй байвал уулан дээр хим хэмжээний акт бол хүчин төгөлдөр бус байсан үгтэй тий. Тэгсэн чинь энэ шаардлагыг хангаагүй гэдэг нь хэмжлэгийг хангах хангалттай үндсэл болохгүй байна гэж давтаалтны шүүх бүр дүгнсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр давтаалагчны шүүх бол иймэрхүү маш тийм сонирхолтой бас тийм одоо юм шиг тийм за ямар ч үсэг нэг иймэрхүү дүнлүүдийг бол хийсэй. За тэгээд гэтээ юу гэх юм бол давтаалтчны шүүх миний нөгөө өмнө дурдаад байгаачлан усан онцгой комиссийн хурлын тэмдэглэл нь яг захиргааны хим хэмжээний акт мөн хэсэгтэр бол ийм дүгнэлт бол өгөөгүй шууд бол эдгээр дүгнэлтийг хийгээ явчихсан байгаа. За тэгээд нэхэмжлэг хангаагүй учраас нэхэмжлэгч бол усын дээд жүхүүд давтаалтах журмаар бол ингээд усын дээд жүхүүд ингээд гомдол гаргаж байгаа. За тэгээд усын дээд жүх яаж шийдвэрсэн бэ гэдэг юм бол захиргааны нэг давтаалтчны шүүхийн шийдвэрт бол одоо хууль хэрэглээний зарим өөрчлөлтөг оруулаад гэхдээ хэмжлэгтийн давтаалтах гомдлыг хангаагүй буюу хэмжлэг одоо хангахгүй орхисон тэр шийдлэг бол хэвээрүүлдээсэн гэсэн үг. За жаа нэг балга асуугаад. Сая намайг гэтээ завсарлага авч явах хооронд ойко юм хэлэх хэрэгтэй байсан ч шиг 3 секундын нэг завсарлага авчлаа тий подкаст дээрээ. За ажилгүй байцтай. Харин за тэгэхээр усын дээд жүх болвол одоо ийм хуульц асуудал усын дээд жүх бол энэ маргаанууд хариулт өгж гинэ гэдэг дөрвөн үндэслэл одоо асуудлыг олж ихсаасан. За энэ бол одоо нэхэмжлэгчээ маргаад байгаа үндэслэл за мөн давтаалчны шүүхийн одоо хийгээд байгаа тэрхүү одоо дүгнэлтүүд дээр тулгуурласан гэж ойлгож байна. За эхний асуудал нь юу гэсэн гэх юм бол захиргааны ерөнхий хууль заасан одоо энэ хим хэмжээний актыг бүртгүүлэх ийм одоо шаардлага байгаа даа ч тэгээ 67 дугаар зүйлийн 66-гийн 2-т за тэгээд энэ нөхцөлд мөн хуулийн одоо 70 дугаар зүйлийн 71 дэх хэсэгт заасан тохиолдол үйлчлэх хэсэг одоо хариу өгнө үү гэж заасан. За 71-т нь юу байгаа бэ гэдэг юм бол захиргааны хим хэмжээний актыг нин дээрөө батлах шаардлагатай хойшоошгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно гэдэг гэм төгсөлт байгаа хгүй. За тэгээ усан дээд хөвд юу гэх юм бол юу гэж дүгнсэн бэ гэдэг юм бол захиргааны хим хэмжээний акт хүчин төгөлдөр болох ерөнхий нөхцөлийг бол захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67-гийн 2 дахь хэсэгт заасан буюу хим хэмжээний актыг одоо
хууль зүйн асуудал хэлхээсэн төрийн захиргааны төв байгууллага буюу хууль зүйн яаманд хургуулээд хянуулаад бүртгүүлжээж тэр бол хүчин төгөлдөр болно гэдэг юм ерөнхий одоо шаардлага бол заасан. Харин захиргааны хуулийн 70 дугаар зүйлийн 71-т бол тусгайлан зохицуулт бол ингээд заасан байна. Энэ тусгай нөхцөл бол заасан байна гэж үзсэн. За харин хоёр дахь хууль зүйн асуудал нь юу гэж үзсэн мэхээр захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 71 дэх хэсэг заасан шийдвэрийг хизээ хүчин төгөлдөр босон гэж үзэх вэ гэдэг дээр дараах хариултыг өгсөн байна. За захиргааны хэм хэмжээний актыг нэн дээрөө батлах шаардлагатай хойшгүй тохиолдолд батлан гаргаж энэ талаар нийтэд мэдээснэр хүчин төгөлдөр бодлох талаар одоо сая дурсамжлан захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 71-т бол ингээд заасан байна. За тэгэхээр юу вэ гэх юм бол энэ одоо хариуцагчийн гаргасан захиргааны хэм хэмжээний актууд буюу энэ Усан онцгой комиссийн хурлын 2020 оны 14-15 дугаар хурлын тэмдэглэл бол нийтэд мэдээснэр хүчин төгөлдөр болсон гэж бол улсын дэд хууль үзсэн. За тэгээд 3 дахь асуудал захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 71 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон хэм хэмжээний акт нь за мөн захиргааны ерөнхий хуулийн 72, 73 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдэг ийм одоо асуудлыг тодорхойлсон. За энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол сая дурдсанчлан захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох энэ онцгой нөхцөлийг 71-т бол даацсан байна те. Нин дээрүү мэдээснээр гэдэг онцгой нөхцөл ч те. За тэнгуут 72, 3-т юу гэсэн байгаа гэх юм бол энэ хэм хэмжээний актыг нийтэд мэдээлээд хүчин төгөлдөр болсных нь дараа нөгөө нэг төрийн захиргааны төв байгуулах буюу хууль зүйн яаманд бол заавал хөргүүлж дахиад захиргааны хэм хэмжээний актыг эмхэтгэлд нийлүүлэх шүү гэдэг ийм одоо нөхцөлийг бичсэн байсан баггүй юу? За тэнгуут одоо энэ нөхцөл хангагдаагүй тохиолдолд энэ хэм хэмжээний акт нь яах вэ гэдэг энэ асуултанд улсын дэжих болвол за хариуцагч маргаан бүхий хэм хэмжээний актуудыг захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу хөргүүлэх үүргээ биелүүлээгүй тий. За улмаар 73-аас ажиллах бол хийгдээгүй буюу хэм хэмжээний актын нэгдсэн эмгэгт бол одоо хэвлэгдэж гараагүй тий. За эдгээр ажиллагаа хийгдээгүй хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг за хууль зүйн асуудал гэсэн төрийн захиргааны төв байгууллагад хөргүүлээгүй нь одоо энэхүү тусгай журмаар батлагдсан захиргааны хэм хэмжээг уг актуудыг хүчин төгөлдөр бусад тод хүндээл болохгүй байна гэж үзсэн. За бүр тодруулах юм бол улсын дэжүүх бол энэ бол нөгөө нэгэн захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсны дараа хийгдэх ажиллагаа байна. Тэгэхээр юу вэ гэхээр хүчин төгөлдөр нэгэнд болчихсон учраас дараа нь бүртгүүлсэн хэсэг нь одоо энэ захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэж одоо ийм дүгнэлтийг бол хийсэн мэлээ. За дөрөв дэх үндэслэл нь юу вэ гэх юм бол захиргааны нэрийн давтааллах шатны шүүхээс одоо эрүүл мэндийн тухай гамшигт хамгаалах тухай хууль зэрэг одоо хэд хэдэн хуулийг үндэслэж бол мэдээж өөрийнхөө дүгнэлтийг хийж байгаа те хуульд үндэслээд за тэгээд хэмжлэгч бол одоо давтааллах гомдолтой дурдсахдаа шүүх одоо дээрх дүгнэлтүүдийг хийхдээ энэ нөгөө нэг маргаад байгаа хэм хэмжээний акт буюу тусгаарлах одоо энэ шийдвэр гарсны дараа батлагдсан эсвэл тухайн хууль нэмэлт өөрчлөлт орсон одоо тэдгээр зохицуултыг хэрэглэж ийм дүгнэлтүүдийг хийсэн гэдэг одоо ийм тайлбарыг хийдэг байхгүй юу. За тийм болохоор улсын дэжих болвол маргаан бүхий акт гарсны дараа батлагдсан одоо хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндсэлтэй хэсэгтэр бол дараах дүгнэлтийг бол хийсэн. За юу гэх юм бол за эрүүл мэндийн тухай гамшигт хамгаалах тухайлын холбогдох заалтууд бол бүрийн эрхийн одоо энэ холбогдох заалтуудад заасан бүрийн эрхийнхэн хүрээнд маргаан бүхий хэм хэмжээний актуудыг гаргасан нь бол ерөнхийдөө үндсэлтэй. Тэгэхээр одоо хариуцагчийн тэр хэлээд байгаа одоо үндсэлтэй одоо энэ нөгөө энэ хуулиудыг хэрэглэх нь үндсэлтэй маа гэдэг тайлбар ерөнхийдөө үндсэлтэй маа гэдэг ямар олон үндсэлтэй гэдэг үг гэлж бай тээ. За ерөнхийдөө энэ хуулиудыг үндслэж шийдвэр гаргасан нь бол үндсэлтэй маа гэдэг л одоо тайлбарыг улсын дэжих бол хийсэн гэсэн үг. Энэ бол одоо тийм ч одоо дэлгэрэнгүй тайлбар бол биш байсан нэг иймэрхүү тайлбарсан байсан. За харин нөгөө захиргааны нэрийн давзаалтын шүүх миний өмнө хэлсэнчлэн айгүй тийм одоо сонирхолтой гэхүү хариуцагчийг жоохон өмөөрсөн ч гэхүү тиймэрхүү одоо дүнлүүдийг хийсэн гэж өмнө дурдсан да тий. Энтэй холбоотойгоор улсын дэжих бол дараах тайлбарыг гэсэн юу гэсэн мэг гэдэг юм бол маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актуудтай холбоотой хууль зүйн дүгнэлт бол хийгээгүй байна. Энэ давзаалтчны шүүх тий. Энэ нь бол буруу. За тэгээд шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актууд гарсны дараа батлагдсан хууль хэрэгэлсэн. За маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. За тэгээд хууль хэрэглэж эрх зүйн маргааны шийдвэрлээг нь алдаатай учраас энэ хууль хэрэглээний зарим өөрчлөлтөг бол ингэж давтаалчны шүүхэд одоо энэ шийдвэрт бол оруулж байгаа шүү гэж бол ингэж дурдсан байлээ.
Тэгээ яг саяныхаас ингээд авч үзэх юм бол давтаалтагчны шүүх өөрийнхөө дүгнэлтийг хийхдээ нөгөө маргаан бүхий хэм хэмжээний акт гарсны дараа одоо эрүүл мэндийн тухай ч юм уу гамшигт хамгаалах тухай л ингээд холбогдох өөрчлөлт тухай бүр ингээд орол явуулсан байгаа юм л та тий. Тэднээс одоо зарим энэ нөгөө хариуцагчид холбогдох буюу урьд цантаг комиссийн бүрэлдэхүүнт холбогдох одоо зарим зүйлийг шилжчихсэн байсан. За тодорхойлох юм бол нөгөө энэ нөгөө ковидын дараа амар их өөрчлөлт орсон хууль гэх юм бол гавшгаас хамгаалах хууль, эрүүл мэндийн хууль. За тэгээд нөгөө ковидын хуулийг бол ерөнхийдөө батсныхаа дараа маш их өөрчлөлт оруулж ингээл айгүй их эрх хэмжээ захианы байгууллагад олгосон. Ялангуяа улс орон цог комисс засгийн газарт Тэнгүүд тэр бүрийн эрхийн заримыг нь давтаалцны шүүх бол хишилчихсэн байсан. Гэхдээ усан дэжих хүний юуг залруулж байгаа вэ гэдэг юм бол нөгөө нэг тэр зүйл залтаас гадна энэ маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт гарахаас өмнө угаасаа тухайн хуульд байсан буюу ерөнхий нийгмийн хууль, гамшигт хамгаалах хуульд бол улсын онцгой комисс одоо энэ шаардлагын нөхцөл байдалд холбогдох журмыг батлах одоо ийм эрх хэмжээ олгоцсон байдаг гэдэг талаас нь тайлбарлаж бол энэ залтруулгыг бол хийсэн байгаа шүү. За тэгээд бол ийм маргаан бол байсан. За тэгээ яг хуу эцсийн үр дүнд нь бол энэ хим хэмжээний актыг хүчин төгөлдөр бусад тооцоолох одоо энэ шаардлага бол хангаагүй. Гэхдээ одоо нөгөө онцгой нөхцөл байдал хим хэмжээний акт яаж хүчин төгөлдөр болох юм те түүнийг бүртгүүлэх бол ямар их зүйр дагавар одоо байх юм уу байхгүй юм уу бүртгүүлэх тэр одоо шаардлага хизээ яг тавигдах гэдэг гэх зэрэг ач холбогдол бүхий ийм одоо дүгнэлтүүдийг хийсэн шийдвэр байсан болов уу гэж бол бодсоо. Тэгээ яг бас сонирхолтой нь яг ковид үеийн одоо олон нийтийг хамарсан ч юм уу олон хүнийг хамарсан ийм кейс ерөнхийдөө айгу ховор явсан шүү дээ тий. Тэр кейсүүдийн нэг нь л юм болов уу гэж би бол бас бодсон. Зөв. Энэ нөгөө одоо шүүх дээр явж байгаа захиргааны актуудыг захиргааны хэмжээний актуудыг мерсээр харахаар ерөөхдөө шүүх дээр унаад байдаг юм байлээ. Бидний өмнө ярьжсэн тэр нөгөө өндөр насны тэтгэврт гарах төрийн албаа агчийн тэтгэмжтэй холбоотой маргаан баш захиргааны шүүх дээр унж байсан. Тэгээ энэ маргаан болохоор одоо яг хэд хэдэн хэмжээнд улсын дэжихөөс бол хангаж шийдвэрлсэн шүү дээ. Тий нөгөө унсан гэдэг нь хэмжээний актыг нөгөө хууль зөрчсөн байна гэж үзсэн. Зөв. Нэхэмжлэн хангагдсан. Тэнгүүд энэ дээр болохоор яг ингээд тодорхой процессын журмууд зөрчигдсөн байгаа ч гэсэн энэ одоо хэмжээний акт хүчин төгөлдөр хэвээр үлдсэн шалтгаан нь онцгой нөхцөл байдал гэдэгтэйг бүр салшиг холбоотой байна тий. Тий. Гэтэ яг энэ нөгөө маргаж байгаа одоо яг тухайн цаг үед бол энэ маргаад байгаа хэм хэмжээний акт бол аль хэдийн хүчин тий биш одоо хүчингүй болчихсон байсан байхгүй яа тэгэхээр чинь 20 оны нөгөө ирээдүйд тусгаарлаад байсан. Түнгүүд нэхэмжлэгчийн шаардлага юу гэхээр хэмжээний актыг хүчин төгөлдөр бус одоо байсан болохыг тогтоолоход түүний улмаас өөрт учиртай охирлыг гаргуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ яг нөгөө бидний захиргааны процессын хуулийг харах юм бол хэм хэмжээний акттай холбоотой гаргаж болох шаардлага нь бол хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолохоос бол хүчингүй болох шиг юм уу те. Тэгээ бүр нөгөө шаардлагатай тохиолдолд хин цаашаа чи юм гарч исэн кейс нөгөө хим хэмжээний акт гаргахыг даалгагч гэдэг юм уу те. Тэгээ хуульд ингэж хим хэмжээний акт гаргахыг захиргааны байгууллагад ирэх олгочоод байдаг. Гэтэл захиргааны байгууллага нь хууль засгийн хугацаанд тэр хим хэмжээний актаа батлахгүй улмаас иргэн хууль этгэдийн одоо эрх ашиг сонирхол зөрчигдөд байгаа бол тэрийг гаргахыг одоо даалгах ч юм уу тийм одоо кейсүүд бол яг гарах нь бол гарч исэн бас боломжтой юм байна лээ. Тэгэхээр энэ кейсүүд бол ийм байна. Яг бас сонирхолтой нь хүний эрх үндэсний комиссд гараад хүний эрх үндэсний комиссийн гишүүний шаардлага ընтрол гарч исэн нь нөгөө сонирхолтой. Тэгэхээр бас хим хэмжээний актын маргаан гэхээсээ бас илүүтэйгээр нөгөө хүний үндсэн эрхтэй холбоотой айгуу сонгодог кейсүүдийн нэг байж магадгүй гэж бас би бодсон. Манай талд гарсан нөгөө дорчиг хязгаарсан. Энэ нь бол бас яг үндслэл бүхий байсан уу гэдэгтэй ч холбоотой юм уу одоо үндсэн эрхтэй холбоотой бас нэг юм сонирхолтой кейс байна гэж бол би бас үзсэн хувьдаа. За тэгэхээр энэ удаагийн дугаард бол анхаарал хандуулсанд баярлалаа. Бид нар энэ нөгөө бичлэг гэж за энэ подкаст дугаарынхаа доор нь нөгөө батныг мэлхий марчиж улсын дэжихийнхаа шийдвэрийнх нь линкийг тавьчихъя. За юу. Гэтэ давзаалтны шүүхийн шийдвэр бол энэ чинь нөгөө анхаашны журмаар шийдвэрлэх учраас магадлал биш шийдвэр гэдэг нэртэй гарч байгаа. Тэнгүүд давзаалагчны шүүхийн шийдвэр болохоор шүүх цэгийн мэнээс олдохгүй байгаа. Яагаад вэ гэх юм бол давзаалтны шүүх ийм тайлбар хийсэн мэлээ. Нөгөө шүүх цэгийн мэн дээр давзаалагчны шүүхийн магадлал гэдэг л одоо категори байгаа болохоос биш давзаалагчны шүүхийн шийдвэр гэдэг категори байхгүй байгаа учраас бид нэр хийж чадахгүй байгаа гэдэг юм тайлбар хийсэн байгаа мэлээ. Тэг яг уу бид шүүх цэгийн мэн сайж үзэн чинь зөвхөн усын дэжихүүн тогтоол орсон мэлээ харин. Тэгэхээр давзаалтны шүүхийн шийдвэрийг бол холбох боломжгүй байгаа шүү. Тэгээд усын дэжихүүн холбичээ
Тэгэхээр ийм байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая.